Иш үзүүлэгчдийн хүүгүүдийн эхнэр нөхөр нь өөд болж хоёр хүүгээ бооллоор зарж ижил өөрөө төлөхөх боломжтой болтол тийм их зээлтэй болсон байна. Намайг хэцүү байсан үе намайг хүнд бэрх цагт намайг гонигтай байсан цагт Бурхны агуу мутар бид нарыг удирдах байгааг харах юм аа. Өөрөөхөө нөхөр нь өөд болж энэ дэлхийг ганцаараа амьдрахдаа олон асуудлууд тулгамдж байсан. Тэр үед ганцхан Бурхан надад л найдвар өгдөг юм байна гэдгийг мдээгүй байлаа. Тийм болохоор би ертөнцийн найдвараа тавьж амьдэрсэн байх шүү дээ. Есүсийн найдварыг мдээгүй байхдаа, Есүсийн нэгүслийг мдээгүй байхдаа, Есүсийн хайрыг мэдэхгүй байхдаа, Есүс нь надад шалахгүй зүйл мэд санагддаг. Харин Есүсийн тэр эрхэм найдварын байдал, Есүсийн хайр, Есүсийн нэгүсэл, Есүс миний төлөө загламай дээр цовдлогдсон явдал. Энэхүү Есүсийн хайрыг ойлгочих юм бол энэ дэлхий юу ч биш мэт санагдах болно. За хоёр хүүгээ боолоор зарах ёстой байсан тэр ээж хүн. Тэр Бурхантай нэг болсон учраас тэр асуудал юу ч биш болж шууд шийдвэрлэгдсэн бөгөөд бид нар Есүс рүү л харж ширдэцгээе. Тэр бидэнд хийж өгсөн тэр агуу гавьяаг бодоцох. Бид нар шиг бохир бузар хүмүүсийн төлөө урсгасан цусыг бодоцгоо гэсэн үг. Та хизээч махан биеэр сэтгэл хангалуун болгож чадахгүй. Бид нар Есүсээр сэтгэлээ хангаж чаднаа. Бүгдээрээ Есүстэй хамт ярилцаж, Есүсийн сэтгэлтэй нэг болцоогоорой. Тэгвэл та бүхэн ерөөлтэй болж, аазралтай болох болно.